Анх энэ бизнес эхэлж ноол руу үйлдвэр байгуулахад маш олон хүмүүс маш хэцүү бүтэхгүй гэж хэлж ийсэн. Хүн эхлээд өөрийн хүсэл мөрөөдөл дуртай зүйлийг олох хэрэгтэй. Тэгээд тууштай хөдөлмөрлөх юм бол амжилт заавал ирдэг. Монгол улсын хөдөлмөрийн баатар Чойдонгийн ганц цэцэг. Анх бизнес эхлэхдээ яг хүнд цаг үеэсэн лангуун дээр ямар ч бараагүй одоо нөгөө картаар одоо талхмалхуул одоо картаар өгдөг маш тийм хүнд үед бол одоо бизнесээ эхэлсэн. Хөдөөнөөс орж ирээд бол орон сууцч байхгүй, айлын квадратад байр түрээслээд хөдөөнөөс ноолуураа одоо оруулж иж одоо зардаг. Тэгж жагаад одоо анх ноолрын бизнес ноолрын үйлдвэрийг бол 8 хүн машинтай үйлдвэрийг анх байгуулаад шар хаданд бүхэл ажиллаа хийдэг. Нярваа, Нягтлангаа, бараг харуулаан, цэвэрлэгчийн бараг бүгдийг хийдэг. 5 хүн бүгдийг л хийдэг байсан. Шар хаданд бол одоо үйлдвэр байгуулад ажиллаж яхад Улаанбаатар хотод ноолор оруулахгүй, түүхийд оруулахгүй, эмэлт рүү энэ үйлдвэрийг гаргана гэсэн захирамж гараад тэгээ манай үйлдвэр бол 22-ын төвчөөр нүүх болсон. Тухайн үед бол 22-ын төвчөөний тэнд бол ямар ч байшин байхгүй, хогийн цэгтэй газруудыг тэгшлээд Хамбогд Кашмирийн суурил тавигдж исэн. Хамбогд Кашмир компани нь 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаас дэлхийд танигдсан брэндүүдийн өндөр зэрэглэлийн чанарын шаардлагад нийцсэн самнсан ноолуурыг 26 жилийн турш Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос, Канада, Америк зэрэг 20 гаруй улсуудад бэлтгэн нийлүүлж түүхийд бэлтгэлээс эдүгээ хүртэл шинэ тутамд хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн эрэлт хэрэгцээнд бүтээгдэхүүн үйлчлэгээ нийцүүлэн тууштай, тогтвортой үйл ажиллагаа явуулсны үр дүнд Монгол улсын стратегийн гол бүтээгдэхүүн болох ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэх иж бүрэн цогц үйлдвэрийг бий болгож хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүлэгчдийн нэг болон хөгжжээ. Ноолрын үйлдвэр одоо хөнгөн аж үйлдвэрийн салбар гэж явдаг боловч нарийн чимэглүүр ажилтай маш их олон зүүн ажигчид ажилладаг. Монгол улстай валютын одоо нөөцийг байнга нэмэгдүүлдэг тийм онцлог сайхан салбар байгаа. Хамгийн үнд цэнтэй бүтээгдэхүүн байна манай Монголын ноолур болон цагаан алт гэж нэрлэж байгаа. Хамгийн нарийн микронтой ноолуурыг бид Сүхбаатар болон Хинтээ аймагаас бэлтгэж одоо Италийн том брэндүүдэд одоо экспорт хийдэг. Би бол одоо Хамбогд Кашмирийнхаа хамгийн үнэт хэрэглэгч одоо намар болохт бол одоо ингээл ер нь ноолуурын цамцнаас ерөөсөө салдаггүй. Одоо хамгийн зөөлхөн, хамгийн дулаахан одоо бит эвтэйхэн одоо хамгийн тийм хайр шиг одоо бүтээгдэхүүн байдаг манай бүтээгдэхүүн бол манай салбарын хувьд бол одоо тоног төхөөрөмжийн хувьд бол дэлхийдээ хөл зэрэгцээ явж байгаа. Загвар дизайн өнгө аясыг бол дэлхийн чиг хандлагатай уялдуулан бараа бүтээгдэхүүнийхэн загвар өнгө аясыг гаргаж явдаг. Манай компани жилдээ 2 том коллекц, 6 жижиг коллекц дээр ажилладаг байгаа. Тухайн коллекц дээрээ ажиллахдаа байгалийн үзэсгэлэн мөн ан амьтдын өнгө төрхөөс санаа авч шин загвараа тодорхойлдог байгаа. Хамбогд брэнд маань Итали, Солонгос дизайнеруудтай хамтарч ажилладаг. Мөн бас Монгол дизайнерууд манад байдаг. Энүүгээрээ бол бид нэр бусад ноолуурын салбараар бол загвараараа өнгөлөг, загварлаг гэдгээр бол илүү онцлог байж чаддаг. Гадагшаал экспорт хийгдэг санааг бол бизнес хийгээл ер нь бол 2-3 жилийн дараа л ер нь мэдэрсэн. Ер нь бол бид нар дотоод бол одоо ноолоор зарж ингэж жижигээр бизнес хийх бол үнэхээр хүнд юм байна. Ер нь бол одоо ямар ч ашиг орлого бол олохгүй юм байна гэдгийг бол олж харсан. Анхны экспортыг амжилттай хийгээл түүн дээрээ урамшаал тэр экспортыг хийснээс хойш жил болгон экспортын хэмжээ нэмэгдсэн. Анхны ноолор маань Италид очиод чанар нь маш сайн байсан учраас хэмжээ нэмэгдээд дахиад дараагийн жил бол одоо олон харилцагч олж авсан. Хамбогд Кашмир компани нь дэлхийн загварын ертөнцийн төв болох Итали улсын Милан хотноо 2022 оны 9-р сард зохион байгуулагдсан Emerging Talents Milan 2022 загварын томоохон шоу аргамжинд анх удаа Монгол улсаа төлөөлөн оролцож Regina SS 23 коллекцийг Harper's Bazaar, Woman Madame Figaro, Fashion Magazine,
L зэрэг дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүд онцолсон бөгөөд 2022 оны 11-р сард Хамбогд брендийн Regina SS23 коллекц амжилтын буухайгаа үргэлжлүүлэн Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан Middle East Fashion Week 2022 олон улсын загварын шоунд урилгаар оролцож Монгол ноол уран бүтээгдэхүүний чанар, стандарт, тогтвортой үйлдвэрлэлийг олон улсад сурталчлах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн экспортын шинэ гарц боломжийг нээж The Most Sustainable Brand буюу хамгийн тогтвортой брэнд цомыг гардан авсан билээ. Бид үндэсний бахархал болсон гайхамшигт ноолуураар дэлхийг гоё. Монгол улсын хөдөлмөрийн баатар Чойдонгийн ганц цэцэг. Одоо үйлдвэрлэл эрхлэлтөд хүний нөөцийн асуудал номер 1 байдаг. Үйлдвэрлэлийн ажилчид бол маш олон зуун ажилчид ажилладаг учраас одоо хүний нөөц дээр илүү их анхаарч байна. Одоо хамгийн гол нь доктортой ажлын байрыг бий болгож ажилчтайгаа нийгмийн халамжийг бол одоо анхаарч одоо нэг хамт олон баг нэг дээвэр дор ингэж нэг баг болж ажиллана гэдэг бол хамгийн том ажил байдаг. Хамбогт гişмэрийн хувьд бол орон сууцчлуулах дээр илүү их анхаарч байна. Нийт 100-аад ажилчид бол орон суучинд одоо хамбогт гişмэрийн хувьд бол орон суучинд оруулсан байгаа. Үе шаттайгаар жил болгон энэ орон сууцчлуулах ажил дээр илүү их анхаарч ажиллаж байгаа. Чойдонгийн ганц цэцэг удирдагчтай тус компани нийт ажилчдын 90% нь эмэгтэйчүүд бөгөөд өвлөмжлөл, инновац, тогтвортой байдал, бүтээлч байдал, чанар, гоо зүйг үнэт зүйлээ болгон Монгол үг соёлыг орчин цагийн инновацтай хослуулсан тогтвортой, ёс зүйтэй, тансаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч дэлхийн брэнд болох эрхэм зорилгыг өвөрлөн ажиллаж байна. Хамбогд гişмэрийн хувьд бол маш олон эмэгтэй үйлдвэрлэгч нарыг бас хөл дээр нь босгосон. Одоо гоёл гişмэр, говь эрдэнэ гişмэр, 3 сар гişмэр, ноён гişмэр гэд маш олон гişмэрүүдүүд одоо боловсруулсан одоо ноолороо хөөгөөр өгөөд тэд нар маань одоо эргэлтийн хөрөнгөндөө тэрийг хэрэглээ жилийн дараа мөнгө өгөх жишээ маш олон үйлдвэрүүдийг хөл дээр нь босгож олон зуун эмэгтэйчүүдийг бас доктортой ажиллахад хувь нэмрээ оруулсан. Энэ маань бас миний нийгэмд хийсэн хамгийн үнэтэй зүйл юм гэж одоо бодогддог. Одоо Монгол ноолор бол одоо түүхийгээрээ хятад руу гарч байгаа. Ямар ч улс түүхий эдэм бол экспортлох бол одоо бас эрсдэл гэж харагддаг. Одоо гарч байгаа түүхийдээ өөртөө аваад өөртөө үйлдвэрлээд өөртөө экспортлдог болохынсан гэж одоо үйлдвэрүүд маань бодож байна. Үүнтэй уялдаад ерөнхийлөгч энэ цагаалт хөтөлбөрийг бол одоо санаачлан батлуулсан. Энэ дээр бол одоо манай бүх үйлдвэрүүд маш их баярлж байгаа. Сүүлийн үед бол одоо сэргээх хэрчим хүч дээр анхаарч сэргээх хэрчим хүчийг жил болгон үе шаттайгаар хийж одоо нийт үйлдвэрлэлийн 35%-ийг бол сэргээх хэрчим хүчээр бол одоо үйлдвэрлэлээ явуулж байгаа бол Монголын анхны сэргээх хэрчим хүч одоо хэрэгжилж байгаа үйлдвэр бол Хамбогд гişмэр болсон. За энэ сэргээх хэрчим хүч маань хоногтоо нэг 80 кВт-ыг үйлдвэрлэдэг. Тэгээд илүүдэл гарсан эрчим хүчээ төвийн эрчим сүлжээнд нийлүүлээд энийг худалдан борлуулдаг. Тэгээд тэрнээсээ одоо нэг гүйцэтгэгч компанитайгаа ингээм хамтарч ажиллаж байгаа. Бүтээснээсийн эхийг бүтээх урам зоригоор бялхнам бүр холын ирээдүй сүүн гэрлэр цацрнам. Хамбогд гişмэрийн хувьд бол одоо 3 үйлдвэрлэлтэй 10 гаруй дэлгүүртэй 800 гад ажилчинтай гадаадад одоо 10-аад улсад экспорт хийж байгаа ийм одоо өнөр өтгөн хамт олон байгаа. Тэгээ энэ бид бүхний ихтгэл зүтгэлийг өндөрөөр үнэлж одоо Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэсэн одоо хамгийн хүндтэй одоо цолоороо одоо төр засаг маань одоо шагналаа. Би бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар болно гэж хөдөлмөрлөөгөө үнэхээр маш олон зуун хүнийг ажлын байраар хангаад маш олон тэрбум төгрөгийн татвар төлөөл зүгээр би урдах ажиллаад ингээл хүн ер нь сэтгэлээсээ урдах ажиллаад сэтгэл зүрхнээсээ одоо үнэн шудрах тууштай хийвэл Монгол Улсын хөдөлмөрийн баатар болдгийн байна шүү гэж одоо залуучуудаа одоо хэлж захимаар байна. Хамбогд гişмэрийн нийт ажилчид гадаад дотоодын харилцагч, Хамбогд гişмэрийн хэрэглэгч, малчид, бэлтгэн нийлүүлэгч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.
Монгол улсын хөдөлмөрийн баатар Чойдонгийн ганц цэцэг.